Тэгээд цаано NRCC Mongolia YouTube сувгийг үзэж байгаа хүмүүстэй тэгээ манай өнөөдрийн бичлэг үзэж байгаа хүмүүстэй өнөөдрийн мэнд төргий. За NRCC судалгааны семинарын 26 оны эхний дугаарт хөдөө аж ахуйн сургуулийн эдийн засгийн бизнесийн сургуулийн хөдөө аж ахуйн хэрэглээний эдийн засгийн тэнхимийн профессор доктор Ган Зориг бидэнд 1 сарын 30-ны орой 18 цагаас малчин өрхийн нүүдэлдэх шийдвэрт нөлөөлдөг эколог, нийгмийн эдийн засгийн хүчин зүйлс гэдэг сонирхолтой сэдвээр сэтгэл тавьж байгаа. За тэгэхээр бидний урьдчилан хүлээж аваад сэтгэл тавьж байгаа Ган Зоригтой баярлалаа. Тэгэхээр бид нөгөө уламжлалсараа семинарынхаа өмнө сэтгэгчтэйгээ товчхон 3 асуултанд хариулт авдаг. Тэгэхээр эхний асуулт маань болохоор энэ судалгаа хийх басан методтэй ямар асуултанд хариулахыг зорьсон бэ гэдэгт тавч хариултахгүй. За сайн байна. Юуны өмнө танай байгууллагаас зохион байгуулдаг энэ үйл ажиллагаанд оролцож байгаа сэтгэл хангалуун байна. Баярлалаа. Ер нь бол уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг сонгодог утгаараа явуулж байгаа улс орн бол маш цөөхөн байдаг. Ялангуяа манайх шиг жилийн 4 улиралтай асар том газар нутагт малаа бэлчээдэг. За тэгээд малт орон нутагт бол зөвхөн мал аж ахуйгаас бусад орлого нь маш багатай. Мал аж ахуй болж хүмүүс хайж амьдрал хамгийн гол нөлөө үзүүлдэг юм салбар. Тэгээд 4 улиралтай нүүгээд бэлчээрийн гарцыг усны байдлаа хараад ингээ нүүгээд явдаг. Цагаатаа тасан зогцдог ийм мал аж ахуй бол маш ховроо. За тэгээд энэ нүүдлийн мал аж ахуйн гол амин сүнс бол нүүдэл байгаа. Тэгээд хэр их нүүдийн хаа үрдээ яагаад нүүдийн нүүхгүй бол яадгийн гэдэг ингээ маш олон асуулт бол байдаг. Тэр болгон тийм наривчсан хариулттай судалгаа болыг цөөхөн. Тэгээд 1990-ад оноос ахуулаад хийсэн 60-70-ад оны ийм ерөнхий судалгаанууд бол орчин үед ерөөс энэ судалгаа сайн хийгдэхгүй байгаа. Тэгээд бидний зүгээс нэг холбооны бүгд найрамдах Герман улсын боловсрол судалгааны яамнаас санхүүжилсэн Морстеп гэдэг төслийн хүрээнд малчин өрхийн нүүдлийг судлах юм шаардлагатай болсон. Тэгээд энэ нүүдэлт ер нь нөлөөлж байгаа хүчин зүйл нь яг юу гэдэг, ямар айлууд нь хол нүгээд, эсвэл ойр ойрхон нүгээд, ямар айлууд нь огн зайднуудын ойр хорхон давтамж нь их бага байдгийг. Тэгээд энэ нүүдэл нөлөөлж байгаа хүчин зүйлийн шинжилгээг экологийн, нийгмийн, эдийн засгийн 3 талаас нь судлаа гэсэн зорилго тавиад ийм нүүдэл нөлөөлөх хүчин зүйл нь ямар байх вэ гэсэн ийм асуултанд хариулах зорилгоор судалгаа хийж гисэн. Тэгэхээр манай нэг бас ховор болчихсон юм онцлогтой тийм манай Монголын ийм чухал юм зүйл байна шүү дээ. Тэгэхээр нэг дараагийн асуулт нь болохоор ямар тоон хөгжил дээр ямар арга ашиглаж ийм судалгаа хийсэн бэ гэдэг дээр хариултахгүй. За ингээд Дорнод, Хинтээ, Сүхбаатар гэсэн 4 аймгийн 300 малчин өрхөөс 2019, 2020, 2022 онд дараалсан 3 жилийн судалгаа яасан. Тэгээ нэг айлаараа 3 жил орсон гэсэн. 2021 оноос бусад онод нь орсон. За ингээд 253 айл бол яг давтагдсан байдлаар 3 жилийн судалгаанд хамрагдсан байдаг. За энэ санал асуулгын судалгаагаараа бид нар малчин өрхийн нүүдлийг санал асуулгын аргаар бүглүүл судалгаа аваад за тэрийг бол эконометрик загварт оруулсан. За эконометрик загвартаа бол үндсэндээ OLS буюу хамгийн бага квадратын арга, хамгийн энгийн арга. За тэгээд панел дата ашигласан учраас fixed effect, random effect гэсэн загваруудыг бүгдийг нь ажилуулад тэгээд хамгийн оновчтой загвараас нь сонголт хийгээд үр дүнгээ гаргасан байгаа. За тэгэхээр энэ нөгөө үр дүнгээс нь тавчгаа танилцуулгын хамгийн ихэнд яасан юмнуудтэй жишээлбэл онцлог юу байсан гэдэг чинь тийм. За эдгээр үр дүн бол яг хүмүүсийн мэддэг ч юм уу гарсан амьдрал практик дээр байдаг үр дүнтэй нийцсэн үр дүнгууд бол бас гарсан. За тэгээ ялангуяа нөгөө байгаль орчны хувьсгчдын дотор сургуулийн гарц гэдэг хувьсгч бол нүүдлийн зайд сөргөөр нөлөөлнө гэж хэлсэн. За энэ юу гэсэн үг хэрэг орон хэрвээ сайн байгаад байвал хол зайд нүүх шаардлагагүй гэсэн. Энэ бол шинжлэх ухааны үндсэлтэйгээр энэ бол батлагдсан. За мөн OLS-ийг хамгийн бага квадратын аргаар тооцоод үзэхэд бол усны гарц элбэг байх юм бол бас нүүдлийн зай бага. Нүүдлийн зайд бол эргээр нөлөөсөн ус сайтай байх тусмаа илүү хол нүүж ирсэн. За тэгээд бас гангийн нөлөөлөл байгаа. Хэрвээ ган болох юм бол нүүдлийн зай бол бас холдно буюу жилдээ нийт нүүж байгаа зай маань нэмэгдэнэ л гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол гантай газар тэнд бэлчээрлэх боломжгүй болж байгаа учраас илүү хол зайд нүүдэг.
За тэгээд эдийн засгийн олон одоо юунод жишээлбэл малын тоо нэмэгдэх юм бол бас нүүдлийн зай нэмэгдэж байгаа. За ялангуяа энэ төвийн алтан булаг гэсэн сум энэ төргээр хараад үзэхэд нөгөө малын тоо ихтэй, малын одоо төвлөрөл ихтэй газар болохоор нүүхээс өөр аргагүй. Нүүжээж нэг мал нь арай тар төвөр авдаг бахад 100 аймаг өдрөө нэгтаршил багтаа учраас мал болоо заавал хоол нүгэх шаардлагагүй тэнд бол арай нүүдэл нь бага байх жишээ нь. Энэ бол малын тоотой холбоотой. За мөн одоо тухайн айл нь ачааны машинтай байх юм бол мэдээж нүүдлийн тоо бол маш нүүдлийн тоо болон нүүдлийн зай бол илүү хол болж байгаа. Хол нүж байгаа. За мөн сумын төвтэй ойрхон байх юм бол нүүдлийн зай бас нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тэнд илүү ойр тойрондоо нөх сумын төвтэй ойрхон байна гэдэг нь болохоор дахиад ярихад төвийн аймагуудад илүү малын тоо их байгаа учраас сумын төвтэй ойрхон айл байх тусмаа төвлөрлөгтэй учраас дахиад нөх шаардлагууд гараад байдаг. За мөн одоо сумын засаг даргын тамгын газраас нүүр хэдэн сарын хэдэнд нүүх ёстой вэ? Одоо хаваржааны нутгаа чөлөөлөх буцаад ирэхэд тэр хадлагын нутаг болох цуслангаа чөлөөлөх ч гэдэг юм уу. Ийм нүүдлийн хугацааг бас тохироод зарим одоо сумын засаг даргын тамгын газраас тогтоож шийдвэр гаргаад малч өргөдгийг нүүх одоо шаардлага тавьдаг. Тэр шаардлагыг биелүүлж байгаа тохиолдол бол нүүж байгаа зай бол илүү хол байдгаа гэдэг иймэрхүү үр дүн бол ерөөхдөө гарсан байгаа. За тэгээд цаашдаа хэлэхэд бол яг нүүдэл бол бас үндсэндээ 3 төрлөөр бид нар судалж байгаа. За нэгдүгürt нь болохоор бидний хамгийн сайн мэдэх хөлөрлийн бэлчээр сэлэх нүүдэл буюу өвлжөө, хаваржаа, цуслан амарчаа гэсэн 4 хөлөрлийн дагаад 4 хөлөрлийн бэлчээрээ тойрч нүүж байгаа энэ хөлөрлийн бэлчээр сэлэх нүүдэл. За дараагийнх нь болохоор бөөр сэлэх нүүдэл гэж байгаа. Тэр нь болохоор нэг хөлөрлийн бэлчээр дээр дараагийн хөлөрлийн бэлчээр рүү очихгүй ч гэсэн тэр дотроо жижиг нүүдэл хийж байгаа. Энийг бөөр сэлэх нүүдэл гэж нэрлэж байгаа. Маш богино зайч болно, жоохон холж байж болно. За дараагийн нүүдэл бол отор нүүдэл байгаа. Отор нүүдэл бол заавал одоо өвөл намар гэхгүй ер нь бол яг шаардлагатай байх юм бол хизээ цаг өндөрсөн цагт бол отор нүүдэл хийн. Энэ болохоор нөгөө хоёр нүүдлээс ялгаатай нь болохоор ямар нэгэн одоо тогтсон газар яг тэнд очно гэх юм байхгүй. Юунаас л цаг өндөрсөнд бол хаашаач авах. Тэгээд заримдаа бол нүүдлийн зай илүү хол байх ийм тохиолдол байдаг. За тэгээд энэ 3 одоо үндсэн төрөл маань хоорондоо бас давтагдах. За чинь өдрөлийн бэлчээр сэлэх нүүдэл нь заавал 4 үлрэл байх албагүй. Зөвхөн хаваржаа цуслан эсвэл бол одоо цуслан өвлжөө. Эсвэл бүр ганцхан одоо нэг үлрэлийн бэлчээр дээр жирийн 4 үлрэлд одоо нүүхгүйгээр амьдардаг ийм алчдч бас байгаа. Тэр ийм маягаар нүүдлийн хэв шинжээг бас бид нар нэлээд нарийн судалж гаргаж ирж байгаа. За тэгэхээр яг нөгөө 1 сарын 30-ны семинартад бол илүү дэлгэрэнгүй сонирхсан асуултаас орж ирээд асууж болно. Zoom-ээр 18 цагаас болчихж байгаа. За тэгэхээр бидний урьдчилан хүлээж аваад суулгаад танилцсан доктор Ган доктортой баярлалаа. За баярлалаа.